Өдөрч 20 нэрсэн байгаа шүү дээ. Зүг. Нэг онгоц түрээслээ хүрээдсэн шүү баг. Хаан танаас цуваад одоос зарим нь ирж яваа. Ирж яваа. Энэ болохоор чиний мөнгө, миний би ингээд бичсэн. За мөнгө ойлгосон. За би энэ хормын бүгжийг нь авчиж өгөх юм шиг байна шүү дээ. Аль хараатах яа. Хоолой идэ дууссан бол хурдан гарцгаагаараа дараагийн хүмүүс орж ирэх юм байна. Тэгээ ерөөсөө ингээл дараагийн хүмүүс нь орж ирээл ээлжлээд байдаг юм байна л да. Өнөөдөр гоё яасан шүү. Хөрхөн байсан шүү. Танайлаа. Баяр үргээ. За сайн байцгаана уу Залбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Солонгосын хурим найр ямар болдгийг өнөөдөр та бүхэндээ танилцуулах гад үзүүлэх гээд хурмын ордонд ирсэн байна. Миний хамгийн сайн найз Нимка гээд найз маань хурмаа хийж байгаа. Хажууд нь сууж байгаа тэр эрэгтэйг Хёнги гэдэг солонгос ах, хажууд баруун талд нь сууж байгаа эмэгтэйг Нимка гэдэг манай найз. Манай цуглаанд явдаг ийм хоёр хос байгаа. Өнөөдөр хурмынхны ёс дээр нь ирээд аз жаргал хүсэж ерөөхгүй Залбоо нь өөр юм биеэр ирсэн байна. Би Солонгост одоо 25 жил гаруй амьдрахдаа нэг ч удаа хурмын ёслолд оролцож үзээгүй байхгүй юу. Тэгээ анх удаага оролцож үзсэн. Анх удаага оролцож үзэж байна. Өмнөөс нь би барыг догтлоод байна. Тэгээ өнөөдөр Солонгост яг хурмын ёслол ямар хөө болдго юм байна. Та бүхэн сонирхож байвал бичлэгээ дуустал нь үзээрэй. Одоо зураг авалт яг явагдаагүй байгаас газ сэтгэл ямар вэ? Сайн байна уу? Залбоо ТV үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. Өстой үзэлтэй. Өстойгоо ярагдаж байна. Вау. Баярлаа. Би чиний өмнөөс сандраадах юм. Ер нь айгүй сандард юм байна те. Бүр амар сандарч байна. Манай хуримд ирсэн үзэгчдээ гинэ цаочтой. Өдөрч 20 нэрсэн байгаа шүү дээ. Зүг. Өнөөдөр энэ бичлэгийг хийж өгч байгаа Залбоо ТV-д маш их баярлаа. За амжилт хүсье. За. За хурмын ёс дээр ирээд гівд багштайгаа таарлаа. Та Нимкагийн ямар хамаатан нэлээ? Үеэл манай том их жоохон байхгүй. Үеэл юм уу? Улаанбаатар их сургуулийн англи хэлний багш байсан. Тэгээд манай Нимка Хёнги хоёрын хүү. Нэрийг нь Тэнгэр гэдэг. Тэнгэрээ. За хоёр дүүдээ ирээдүйн амьдрал над жаргалаар бэлгаж үеэл дүү маань хайрын дүү гэж халамжинд бөмбөрч үр хөхөдтэй өнөр өтгөн айл болох болтугай энэ хоёр маань. Тэнгэр маань мундаг том ирхэн болоорой. Хоёр дүүдээ эрүүлийн аз жаргал сайхан бүхний хүсье. Амьдралд нь урд удаан сайхан амьдраад аз жаргалтай олон үр хөвгттэй болоорой гэж өрөөё. Ийм сайхан өдрөдөө. Тэг шинэ гэр бүл гал галантаа асаж байгаа болохоор эрүүлийн аз жаргал сайхан бүхний хүсье өрөөё. Нэг онгоц түрээслээ хүрээдсэн шүү баг. Хаан танаас цуваад одоос зарим нь ирж яваа. Ирж яваа. Тийм бас. Нимка аз жаргал сайхан бүхнийг хүсгээд гэр бүлээс нь бүр онгоцоор Монголоос ирж байгаа юм байна шүү. Ирж байгаа тийм. За баярлалаа. Энэ манай цуглааны минь ах ирсэн байна. Иппугэ. Аз жаргалтай, хүүхдтэйгээ сайхан амьдраарай. Эрүүлийн аз жаргал сайхан бүхнийг хүсье өрөөё гинэ. Ээж бас Нимкаг таньдаг. Манай цуглаанд хамт явдаг болохоор тэгээд Нимка Хёнги ах хоёрт хандаад юу гэж хэлмээр байна? Тэгээ хоёр дүүгийнхээ ингээд хорин болж байгаад маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр энэ хоёрын маань аз жаргалын өдөр байгаа. Тэгээ хоёр дүүтэй хандаад ороод эрүүл инг сайн урт удаантаа сайхан амьдраарай гэж одоо хэлхийг хүсэж байна. Тэгээ Солонгосын хурим найрын ёслолд нөгөө мөнгө өгдөг байхгүй одоо нөгөө мөнгө өгнө. Тэгээ мөнгө бэлдээд ирсэн. Тэгсэн ээж мөнгө бэлдээд хүрээд ирсэн байна. Тэгээ энийг яг харуулж байгаа юм бэ гэхээр бас үзэгчдмээ сонирн байж магадгүй те. Монголд чи яадаг үлээ? Бас мөнгө өгдөг үлээ. Энэ чиний мөнгө, миний би ингээд бичсэн. За мөнгө ойлгосон. Ойлгосон. Сүүлийн үед бол айгүйх мөнгө өгдөг болсон байлаа. Ээжийнх нь хурим гэдэг үед бол эд материал те одоо юу хэрэгтэй вэ? Тэрийг нь өгдөг гэсэн. Одоо сүүлийн үед бол адилхан бас яг ингээд мөнгө өгдөг болсон. Солонгост бол заавал нөгөө өөрсдийнхөө ингээд нэрийг нь бичээд мөнгө өгдөг ёстой байхгүй юу? Ямар ч зэн мөнгө өгч гэж. Мөнгө өгч ойлоо. Нөгөө өдөрт дааны юм дээр нэг байгаа. Өдөрт дааны тэрэм дээр нэг байгаа. Юмсаамда. Эмэгтэйгийнхэн тал нь нэг тусдаа мөнгөө хураагаад эрэгтэйгийнхэн тал нь бас нэг тусдаа мөнгөө хураад юм байна. Та яа хажууд гисээд байгаа лээ? Би ингээд Нимкагийн ээж аав хоёртой нуулцаднаа. Тэгээд охиндоо хандаад, хүүдээ хандаад хэлмээр байгаа үгээ хэлж болно шүү. За юуны өмнө хүүхдүүдтэй баярлалаа. Харин бол сууж байгаа охиндоо маш их санаа зовдөг байсан чи харин их сайн хүмүүс чинь сайнтай муутай хүмүүс байд юм ба штэ. Их сайн хүнтэй очсон чинь ээжийн хувьд баярлж байгаа. Охиндоо эрүүлийн аз жаргалыг хүсчээд хөргөндөө бүр их баярлж байгаа. Хөргөндөө ч гэсэн эрүүлийн аз жаргал сайхан өсөөр өнөр өтгөн сайхан гэрүүлээр болоорой. Гол нь эвтэй найртай сайхан байгаарай л гэж хүсье. Баярлаа. Эрүүл Батар шиг ээ. За тэгээд аавын зүгээс эвтэй найртай сайхан гэрүүлээр байгаарай л гэж үсэж өрөөё дөө. Сайхан аз жаргалтай амьдрна гэдэгт
Би ч гэсэн итгэлтэй байна. Тэгээ битгий санаа зовоорой. Нимкагийн дүүн ихчтэй хандаад юу гэж хэлмээр байна? Хэлмээр байгаа үг хэлээрэй. Хоримт нь сайн сайхныг хүсэж, аж аргал эрүүл энхийг хүсье. Аж аргалтай сайхан амьдраарай. Өөрөө мөнгө хурадаг ажил хийж байгаа юм шүү дээ. Нөгөө төрсөн донд болохоор хийгэрэг анх удаа болохоор сандраад бүр. Хэр их мөнгө цугларч байна? Одоо нэлээд бас цуглах юм шиг шээ. Одоо л эхэлж байна. За ямар ч нөгөө нөхрийн төлөв гүйцэх ёстой шүү. Харин тийм. Би ер нь иймэрхүү мөнгө хурадаг ажил айгуу дуртай шүү дээ. Би анх удаа хийж байгаа. Энэ араа буруу ажил хийж шүү. Энэ хүн буруу ажил хийж. Мөнгө өгнө штэ хүмүүс нь. Тэнгуут нь эргүүлээд хоолны толоо нөгт юм байна. Хоолны толоо нөгөөд хоолнд ордог юм байна л да. Тэгэд энэ хүн сая мөнгө өгчөөд хоолны толоонд аав гэдэг нэхээс зогсоод байгаа байхгүй. Чи толооны нөхгүй болохоор ч одоо болохгүй толооны нөгчөж хоолнд орно ш. Нимкагийн хөрмөнд төрөлцсөн ирсэнд баярлалаа. Нимкад гоё мэдчилгээ төвшөлөхгүй юу? Монголоос ирсэн сод мэргэн байна. За. Хадамгчтэй гэр бүл зохиож байгаад нь баяр үргээ аж аргал хүсье. Ястаа гоё дээлэн өмссөн юм шүү дээ. Би дээлэн өмсчдөг гэж. Монгол гэхээр ач холбогдол өгөөл бөөнөрөө яг тэгэл нэг Монгол дээлтэйгээ байх гэсэн дээр байх гэж бодлоо. Манай монголчууд айгүй гоё дээлэн өмсөд ирсэн чинь айгүй гоё харагдаж байна. За баярлаа. Гоё зөвч. Баярлаа. Монголын үндэсний хөгжим морин уур тоглох гээд ингээд морин уурч маань ирсэн байна. Манай Нимкагч өөрөө аяа сонгосон. Тий, сүүн цагаан хөрөм гэдэг дууг. Вау, сүүн цагаан хөрөм. Тий, тэрийг тоглоод өгөө. Чэгээ гуйгаад тэгээд заа гэд нэг хэд хоног сууж гаргалаа та. Тэгээд бүгд үзэж байгаа хүмүүс маань бас энэ залуутай холбогдоод гоё морин уур тоглоулъя гэж бодож магадгүй. 44 21 24 30 та. Kobe Bryant Kevin Durant тэгээд. Энэ гоё баяр ёслолоор те. Тэгээд Монголынхоо гоё хөгжмийг ихшүүлж байгаад баярлаа. YouTube навшааш. За тэгэхээр ерөнхийдөө Солонгост хормын ёслол нэг иймэрхүү явагддаг юм байна. Яг үүдэнд нь хүмүүс нь цуглараад хормынхаа ёслолд оролцож байгаа гэдэг одоо нөгөө Солонгосын ёсны дагуу яг нөгөө мөнгө өгөөд тэгээ хоолныхоо толооныг аваад тэгээ энэ дотор нь бол яг хормынх нь ёс заншил явагддаг юм шиг байна. Манай хоёр одоо яг нөгөө одоо rehearsal гэж ярьдаг байхгүй юу? Одоо бэлтгэл ажиллаа хийж ах шиг байна. Ямар дистарата явдгийг энэ хүн ингээд заагаад өгдөг юм байна. Ингээд тэрвэрч авъя шүү, үнсэн шүү, ингээд охноо ингээд өгнө шүү гэдэг. Охноо өгнө шүү. За би энэ хормын бүгжийг нь авьяасч өгөх юм шиг байна шүү дээ. Аль хараатах яа. Вау. Цэвэр алтай. Нөхөр болох ах маань энэ бүгжөө бас үзүүлж байна. Энэ бүгж нь яат юм бэ гэхээр хоёр бүгжийг нийлүүлэнгуут ингээд зүрхний хэлбэртэй болдго юм байна. 반갑습니다. За монголчуудаа сайн байна уу? Би удаа гэрлэх гэж байгаа. Пакёнги гэдгээ намайг тэгээ монголынхаа үзэгчд бүгдээрэнд мэдлэгээ дэвшүүлж байна гэж. 정신없어요. Өнөөдөр айгүй сандралттай байна гэнэ. Тэгээд ерөөсөө юу болж байгааг нь мэддэггүй байна. Тэгээд хөрмийнх нь ёслыг удирдах байгаа хүн Солонгосын алдартай хүн ирж байгаа болохоор бүр ингээд жоохон сандраад байна. Тэгээд гайгүй өнгөрөх хаа гинэ. За тэгээд баярлалаа. Золбоо ТV ирсэн болохоор бүр хөрмийн ёслол гоё болох хаа гэж байна. Тэгээд чукадрээ. Нэ. За тэгэхээр удахгүй хөрмийн ёслол маань эхлэх гэж байна. Тэгээд зүүн талд нь ерөөхдөө харах юм бол Солонгосын талын хүмүүс сууцгаалсан байна. 200 гаруй хүн цугларсан гэсэн. Тэгээд маш их хүмүүс ирсэн байна. Одоо энэ баруун талыг харах юм бол манай монголчууд цугларсан байх шиг байна. Одоо яг хөрмийн ёслол маань эхлэх гэж байна. 신랑 박형기님. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Өнөөдрийн энэхүү ариун баярт мөчид хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хурмын ёслол гэдэг нь энэ дэлхий дээр хоёр хүн бие биеэ нөхөр ихнэр хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч хайр сэтгэл, итгэл үнэмшлээ нийтэд тунхаглан шинэ амьдралынхаа эхлэлийг тэмдэглэдэг онцгой ёслол юм. Харин өнөөдрийн хурмын ёслолыг бид Бурхны үг Библиэд бичигдсэн үннээр үйлдэх гэж байна. Библиэд гэрлэлт гэдэг нь зүгээр нэг хосуудын хоорондын амлалт тангарах бус Бурхны өмнө өргөж буй ариун хариуцлагатай тангарах хэмээн тодорхойлсон байдаг. Иймээс энэ мөч бол зүгээр нэг баяр наадам бус харин хоёр зүрх Бурхны өмнө нэгдэж нэг мах бод болж насан туршийнхаа хайр, итгэлийн холбоог баталгаажуулж буй ариун үйл явдал юм. Өнөөдөр та бүхэн энэхүү ариун холбооны гэрч болон энд цугдарчээ. Хосууд маань энэ нийгмийн хууль дүрмийг сахиж дагаж маш сайн биелүүлж бусдад үлгэр дуурайл болсон зөв сайн гэр бүлийн жишээ болж амьдрах ёстой. 1-р Петр номын
2-дугаар бүлэгт ийхүү бичсэн байдаг. Харийнхан дунд бие зүв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчэд хэмээн гүтгэвч сайн үлсийг чинь олж харна. Тэгээд түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно. Эзний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу бүх хүнийг хүндэл ахан дүүсийн барилдлагаар хайр Бурхнаас имэ хааныг хүндэл. Тэгвэл Библиэд нөхрийн хандлага ямар байх ёстой гэж заасан байдаг вэ? Эфес номын 5-дугаар бүлэгт ийхүү заасан байдаг. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Тэр чуулганыг үгээр дамжуулан усан дугааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб өвчлөөс мэт элдв юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хинч хизээч өөрийн мах бодийг үзэн яддаггүй. Харин ч тижээж халамжилдаг. Христ мөн чуулганд ийхүү ханддаг. 1-р Петр 3:7, Колосай 3:19 дээр ингэж бичсэн байдаг. Нөхрүүдээ эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдр. Амийн нэгүслийг хамтран өглөгчийн хувьд түүнийг хүнддэг. Ингүүл залбиралд чинь саад дотгор учрахгүй. Нөхрүүдээ эхнэрээ хайрлах тун тэдэнд бүү хатуурах. Нөхөр нь эхнэрээ чин сэтгэлээсээ хайрлаж, хамгаалж, хүндлэх үүрэгтэй. Тэднийг хэврэгхэн сав мэт үзэн түүнийг хүндэлж ойлгож бүү хатуурах гэж зааж сургасан байна. За тэгвэл одоо эхнэрийн хандлага ямар байх ёстой вэ? Эфес номын 5-дугаар бүлэгт ийхүү бичсэн байна. Эхнэрүүдээ эзэнд захирагдахын адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Чуулган Христэд захирагдахын адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 1-р Петр номын 3-дугаар бүлэгт ийхүү бичсэн байна. Гоёлчин үссүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцлалт гэх мэт гадна талынх бүү байг харин нуугдмал дотоод хүнээ дүлгүүн ба даруй сэтгэл бүхий мөхшгүй чанараар гоё. Энэ нь Бурхны өмнө асар үнэтэй болоо. 1-р Тимот 2-дугаар бүлэгт эмэгтэйчүүд даруй төлөв байдлаар зохистой хувцлан өөрсдийгөө сүлжсэн ус алт сувтаар эсвэл үнэтэй хувцаар биш Бурхнаас эмээгч эмэгтэй зохист сайн үлсээр чимэгтун гэж бичсэн байдаг. За тэгвэл одоо Бурхны өмнө гэрлэлтэд тунхаглая. Нөхөр Пакхёнги та эхнэр ням цэцгийг насан туршдаа үнэнч сэтгэлээр хайрлаж, хамгаалж, хүндэлж явна гэдгээ Бурхны өмнө амлаж байна уу? Эхнэр ням цэцэг та нөхөр Пакхёнгийг насан туршдаа чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж, дэмжиж явна гэдгээ Бурхны өмнө амлаж байна уу? 하나님께 맹세합니까? Ийхүү та хоёр Бурхны өмнө ариун амлалт өгч нэг итгэл, нэг зүрх, нэг сэтгэлтэйгээр нэг мах бод, нэг гэр бүл боллоо. Библиэд ингэж айлцсан байдаг. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус харин нэг мах бод юм. Иймээс Бурхны хамтдан нийлүүлсэнийг хинч бүү салхаг. За одоо манай цуглааныхын зураг даруулах гэж байна. Манай чуулган цуглааны хүмүүс. За ямар ч гэсэн өнөөдөр хормын ёслол маш амжилттай болж өнгөрлөө. Тэгээ та бүхэн сайн харсан бах те бүх хүмүүс гарч ирээд хосуудтай зураг даруулаа. Тэгээ одоо бүгд хоолндоо орох чинь. Чиам ясай.
За тэгэхээр яг одоо хоолных нь газар ороод ирлээ. 6 давхартай хормынхаа ёслыг хийшээд 7 давхарт нь гарч ирээд хоолцоход юм байна. За ямар ч хэлсэн гэрэлсэн хосууд маань орж ирж суугаад тэгээ гэрэлсэн хосуудад зориулаад юм гоё хоол бэлтгэсэн байдаг юм байна. Нөхрийн талын ээж аав нь суудсан, эхнэрийн талын ээж аав нь суудсан ингээд гоё хамтдаа хоолцоож байна. За тэгээ сэтгэлийг яс гэж хэлээ явчих. Ер нь ямар хөө байсан өнөөдөр? Маш их сандарлаа. Тэгээд өнөөдөр хоримд хүрэлцэн ирсэн хүн болгондоо маш их баярлаа гэж хэлье. Баярлалаа. Хоримд ирсэн бүх хүмүүст баярлалаа. Дүүнэртэй баярлалаа. Хоёр хүүхдэд аз жаргал хүсье. За баярлалаа. Энэ сайхан өдрийг ингэж сайхан олуулаа. Дүүнэр, ходууд, өр хүүхдүүдтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье да. Хоёр хүүхдтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Амар гоё. Амар гоё. Баярлалаа. За баярлалаа амар гоё байсан гинэ. 우리 신이 예쁜 며느리를 Энэ хөөрхөн үзэсгэлэнтэй охиноо бидэрт ингээд даатгаж өгсөнд маш их баярлалаа. Өстой үзэсгэлэнтэй хөөрхөн охин байна. Тэгээ Монголоос бас зөндөө олон хүмүүс хормын яслалд оролцох гээд алс хол газрыг зорж ирсэн байна. Тэгээд ирсэн хүмүүстээ маш их баярлалаа гэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа сая илэрхийлж байна. 너무 감사합니다. За тэгэхээр залбаа нь хоолоо идээд дуусчлаа. Манайхан ер нь хоолоо идээд дуусцгааж ах шиг байна. Тэгээ хоолоо төрүүлээ идсэн хүмүүс нь шууд гэрлүүгөө харьд юм байна. Ерөөсөө ингээл болоон байна. Хормын яслалд би анх удаа ирж үзэж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд ерөөсөө орж ирлээ, мөнгөө өглөө, хоолныхоо толооныг авлаа. Хормын яслал боллоо. Дээшээ гараад хоол идлээ. Тэгэл харьцаад юм байна. Баяр үргээд. Энэ тэгээд хормынхан ордонд бүр яг ингээд цаг цагаараа байдаг юм байна л да. Одоо энэ хүн юу гэж байгаа вэ гэхээр хоолоо идээд дууссан бол хурдан гарцгаагаараа дараагийн хүмүүс орж ирэх юм байна. Тэгээ ерөөсөө ингээд дараагийн хүмүүс нь орж ирээл ээлжлээд байдаг юм байна л да. Та нимкад зориулаад гоё үг хэлэх үү? 요거 지금 건너면은 우리 내주는 Тийм үү. Үргэлж аз жаргал нь нэвэж, халамжинд бөмбөрч, хайранд уйлж, өнөр өтгөн аз жаргалтай амьдргээ гэж өрөөё. За хоёр дүүдээ ихцүүлсийнх нь өмнөөс нь аз жаргал өнөр өтгөн айл олон хүүхэдтэй болоорой гэж өрөөё. За хоёр дүүдээ энэ хороогийн юу санс 9 цагаан хүсэлтэнд биеж явах болтугай гэж хүсэн өрөөё. 자, хоёр дүүдээ эрүүлийн ар жаргалаар дүүрэн байх болтугай гэж өрөөё. хоёр хүүхдтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За энэ нэг царайлаг залуу ирсэн байна. Тэгээд нимката ямар холбоотой вэ? Би хамаатныхын дүүн байгаамаа. Тэгээд эгчтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээ өрөө. Өнөөдөр хоримд нь ирсэж амар аз жаргалтай харагдаж байна. Энэ аз жаргал нь насан туршид нь гэр бүлд нь байгаасай гэж би хүсэж байна. Эгчтэй хайртай шүү. Тэгэхээр нимкагийн найзууд нь бас найзтай зориулаад мэдчилгээ төвшүүлэх гинэ. 13 жил найзсан найз нар. Тэгээд найзтай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсвэрөө. 오늘들 баясшүү. хөрхөн байсшүү. Баяр үргээ. За тэгэхээр хёнгийн хёнгним, хёнгийн ах нимка хоёрын гэрлэлт хормын ёслол өндөрлөлөө. Тэгээд өнөөдөр бүний бүр сэтгэл бүр үнэхээр их догдлоо. 24 жил гаруй амьдрахтаа би Солонгост хормын ёслол нэг ч удаа ирж байгаагүй. Тэгээ анх удаа ирж үзлээ. Тэгээ бас их гоё болт юм байна Солонгост. Тэгээ та бүхнээс харсан бах бүх юм гоё дестрата явагдаад тэгээд хоолоо эцгээгээл таарцгаад юм байна. За тэгээ мэдээж нөө after party энэ гэж байгаа байлгүй дээ. Ямар ч гэсэн Солонгост хормын ёслол нэг иймэрхүү болдго юм байна гэдгийг та бүхэндээ ерөнхийд нь харууллаа. Тэгээ нимката хандаж хэлэхэд энэ хүртэл үнэхээр хичээж ирсэн шүү. Тэгээ зөндөө олон асуудлууд байсан амьдралд нь зөндөө хэцүү үеуд байсан. Энэ бүгдийгээ давж туулж гарч ирээд амьдралаа босгож байгаа чин сэтгэлээсээ баяр хүргэмээр байна. Тэгээ ирж буй амьдрал те цаашдынх нь амьдралд нь сайн сайхан бүхэн дүүрэн байх болтугай. Бурхан амьдралыг нь бүр гайхалтай өрөөх болтугай. Хүүг нь гайхалтай өрөөх болтугай. Чин сэтгэлээсээ золбоогийнхэн зүгээс бас аз жаргалыг хүсэж байна. За тэгэхээр хосуудын минь хормын ёслол амжилттай болж дууслаа. Тэгээ хосууд минь одоо нэг амьсгаа авах цаг гараад ингээ ирээ сууцгааж байна. Тэгээд хонгийн ахаас асуумаар байна. Өнөөдөр ер нь сэтгэл ямар байсан бэ? Догтлсон уу, сандарсан уу? Ямархуу болж дуусав? Мөнгөөрөөс Өнөөдөр ямар ч хормын ёслол маш амжилттай гоё болж өндөрлөлөө. Холоос ирсэн нимкагийн талын бүх ар гэр бүлийнхэнд маш их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Яагаад гэвэл та байсаа холоос ирсэн учраас бас ирж амжаагүй хүмүүстээ бас мэндчлэгээ төвшүүлмээр байна. Цааш та бит хоёр үнэхээр аз жаргалтай сайхан амьдрах болно гэж. 처음에 좀 За нимкагийн хувьд ямар байсан бэ өнөөдөр? Бодсноос илүү бүр гоё болсон. Тэгээд нилээ сандарсан. Бас зарим хүмүүс маань ирж чадаагүй. Энэ нэвтрүүлгээр далимдуулаад үзэх бахаа. Хаа болоо сонгоцсон сууж ирсэн хүмүүстээ маш их баярлаа. Гоё мөчийг дурсамж болгож үлдээж өгч байгаа залбаа твэдээ бас баярлаа гэж хэлье. Хёнгийн ах болон нимката цаашдынх нь амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Бурхны өмнө амлалтаа өгсөн те. Бид тэр хизээж салахгүй таны өмнө аз жаргалтай амьдрах болно гэж хоёр хосууд минь амлалтаа өгсөн. Тэгээд тэр амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө та хоёрын амьдралыг Бурхан дүүрэн ивэж өрөөх болтугай. Ханарын энэ хараа
Мундаг хүн болох хаа тийм. Болох хаа гинэ. Тий, болно. Ханарын маш сайн хүн болно гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээ өнөөдөр Хёнгийн ах Нимкагийн хормын ёслол тий энэ сайхан эерэг влогтой хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо TV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.